хайртай болоод суусан би түнд хайртай гэл те. Тэгээ хайр тийм бүр кодлогдсон шиг ойлголт байлаа шүү дээ. Одоо бидний үед ихэд одоо ямар хүнтэй би хайртай хүнтэйгээс суун гэдэг тийм өвгөн бүр ингээ тренд болцсон те. Кодлцсон. Тэнгүүд нь тэр хайртай гэдэг нөгөө хараад дурлсан нөгөө шинж чанарт дурлсан байдал гараад байна те. Зөвхөн нэг тал гэр бүлийн яг гол сүнслэг талаас нь тайлбарлаж байна, өв уламжлалт талаас нь тайлбарлаж байна. Мөн бас ингээд тэр секс одоо тэр харагдах бодит физик талаас нь тайлбарлаж байна. Тэгээд энэний үр дүн нийлээд ингээд үр дүн үр хөвгт болоод сүнснийхээ зорилгыг биелүүлээд тэгээд бас амьдарч штэ тухайн үед те. Тэгээд бидний эмэгтэй хүнээс нэг хүсдэг зүйл нь одоо ер нь миний хувьд тэр бол одоо юу гэдэг нь жавууламжлалт маягийн гэх юм уу. Нэг Азууд чинь нэг эрэгтэй хүнийг жоохон дээдлээ тэгээд эмэгтэйгээ хайрлал тэгээд болчих. Харилцагт одоо араас жоохон гендер мендер гэдэг жоохон юу бодох шиг шүү дээ. Эмэгтэйчүүдийн юу өсөөд нийгэмд ч гэсэн эмэгтэйчүүдийг илүү жоохон өргөх эрх зөрчлийн хуулийн дээр чинь гэр бүл маргалдлаа гэхэд эмэгтэй нь гэхэд л амарч асуудалгүйгээр хуулийн байгууллага нь тэдний үгийг сонсдог ч юм уу тийм болсон гэж одоо хүмүүс яхаа гэр бүл тэн дээрээс салж нэг гоё хосууд байж байгаа л яадгийн нэг санамсргүйгээр нэг муулдлаа гингүүд гоё халуун дээрээ байж байгаа нөгөө тэн сэтгэл хөдлөлөөр угаасаа тэгэл лифтэнд орохт ч юм уу орсны үдэнд цагдаа дуу тэгэл уцсан дугаар хаасаагүй бичсэн тэгээд цагдаа дуутал тэгээд нөгөөх нь 30 хоног баримжилчдаг тэгээд 30 хоног нөгөө шоронд орж ийн гэсэн үг шүү дээ. Тэгээд 30 хоног нөгөө шоронд орсон хүн чинь 3 цаг байхад хөтлөгцөө 30 хоног тэр хүний толгойд юу орох вэ? Одоо нөгөө сэтгэл нь хөрнө те. Одоо нөгөөд үзээ ядалт үүсэн тэгэл гэр бүл салах сүрэ тавьчих чаам л та нэгсэн та. Нэг хүн ярьжлээсэн тэр буцаад тэндээс гараад их нэрийг өмнөгшгөө твэрч чадах уу? Тэ цагдаад итгэж чадахгүй болчихж байгаа. Гомдчихж байгаа байхгүй тий. Тийм өстө гомдчихж байгаа гэх юм. Тэгээд ийм байх ёстой гэдээ ойлголцсон. Тэгтээ бас хүнд ирчүүд байна нөгөөдүүдийнхээ яадаг. Тийм юм хэрэгтэй угаасаа зайлшгүй дуудлага өгж аврагдах. Тийм ирчүүд биш тах. Одоо хүнд хуучны те айхтар зоддог моддог те. Тэгэхээр аврах бүрхээр гэр бүлийн бүр амар хүний эрхийн асуудалд хүрсэн тийм. Тэгээд тэрнээс тийм хурц тийм хэрэгүүд одоо үүссэн тийм нөхцөл байдал үүсснээс болоод тийм хууль гарвуу. Тэгэнгүүт нь нөгөө ташраараа тийм тэгэхээр чин тэр хэрэггүйгээр зохицох байсан ёстой байсан гэр бүлүүд тэр хуулиар журмаар нь цагдаа орж ирээд нөгөө сайхан халуун дулаан юм устгах гэж гарч байна. Тэгээд хамаг амьдралаа хүнд ярих цагдаад ярих болчихж байгаа байхгүй. Жишээ нь тий. Би тийм жишээ мэдчихлээ. Эрүүл ерөөсөө өмнөсөختөө одоо зөв эрүүл хүний л барай явдаг. Зөв эхнэр нөхөр муудалцсан нөгөө цагдаа хаалган төгсөн чинь нөхөр нь хүүхдэд өвөрч зогсож байгаа шүү дээ. Эрүүл. Тэг зүгээр хоорондоо муудалцаад нөгөө түн цагдаад уцсан. Тэгэл асуудал үүсэж байгаа. Энийг яаж та өмнө ёс зүй гэдэг гоё юм. Би одоо ингэж бодоод байна нэрэ. Подкаст яах вэ? Ёс зүйгээр нөгөө нийгмийг өдөртнө. Хууль гэдэг бол нөгөө одоо шүүхтэй холбоотой ч юм заавал бичиг баримт байхыг одоо бид нар хүсэж штэ. Нийгмийн хэрэгцээ шаардлагаас нөгөө үүдээд. Тэгэл айгүй 1000 хууль гаргаад наривчлаа гэдэг энэ хэрэг мэрэг чинь багсгүй уустай. Тэгэхээр ёс зүй гэдэг юм дээр бид нар ажиллахгүй байгаа байхгүй. Би тэгж харддаг. Соёлоор те нэг соёл нэг монгол хүн байна да бол нэг ингмэрс одоо ийм зүйл хийхгүйсэн дээ тэргээд те. Нэг монгол хүн байна да бас нэг ингида гэдэг нэг ийм ёс зүйлээ биелүүлээ та гэдэг ийм нэг ёс зүй соёлоор ингээд нийгэм ингээд хүмүүс хоорондоо харьцаад явдаг зүг явдаг гэж. Одоо бол баруун эрх, зүүн эрх, дээшээ доошоо бүхэн юмаа заалгадаг болсон. Тэгэл тэрэн дунд нь хүн одоо заримдаа тавигдсан шүү дээ. Алдаа гарган тэгэл тэр нь хэрэг зөрчил болоо те. Эзэж тэрийг тиймээр барихгүй байх юм уу? Би энэ гэр бүлийн яг энэ ямар хүмүүс гэр бүл болвол зохиромжтой вэ? Гэр бүлүүд ямар шалтгаануудаар салж байна гэдэг ингээд бас боддог л доо. Судалдаг ч юм уу. Нийгмийн талын юм чинь те. Тэгээд би ойлгосноор ийм юм байна. Хүн ер нь ингээд нэг төвшин гэж байд юм байна хүнд. Нэг сэхэрл гэхэрл ухамсарын төвшин. Нэг
их тийм өндөг гэгэрс хэрэлдэг хүн чинь нэг тийм ноён нуруутай, ухаалаг юм юу болохгүйгаа мэддэг нэг тийм өндөр төвшний хүмүүс байна. А бүр нэг ястаа нэг учраа олоогүй нэг хүнд гарууд байна. Тэгэхээр энэ ингээд за тэгээд 10 төвшин гэдэг үзье л да тий. Хамгийн базар бурхтын төвшин нь 10 гэж үзчих. Бүр өстө аимшигын гар нь 1-0 гэдэг үзье. Тэгэхэд гэр бүлийн 2 хүн нийлэхдээ нэг төвшин дээш доош байхад болдог гэж байна. Ялангуяа эмэгтэй нэг төвшин дээр байвал бүр сайн гэж байна. Тэр 2 хүн бол амьдрахад боломж өндөр байдаг гинэ. А 2-3 төвшин зөрүүтэй хүмүүс болохоор ухамсарын ялгаа, ухамсар сэтгэхүй хүн чанар ёс суртахууны асар том зөрүүтэй болоод эхэлждэг гэж байна л да. Тэгэхээр авцалтахад маш хүнд нэлэмж болж байна. Тэр нөгөө дээд төвшөнтэй болохоор маш их буулт хийж, маш их уучлж, маш их төвчж байх шаардлагатай болж байна. Доод төвшний хүн нь болохоор нөгөө дээдхтэй бас ерөөсөө маш их тэрсэлддэг. Хин хинийх нь нөгөө үнэт зүйл зөрчдөг. Хин хинийх нь зориг үнэт зүйл нөгөө зөв гэдэг үн бодол нь шал өөр юм байдаг учраас тийм нэг талаас тийм нэг шалтгаан байна гэж үзэж байна би. Яг төвшин талаас дараачийн гаднах шалтгаан гэвэл өшөө нэг том шалтгаан гэвэл нөгөө эрэгтэй хүн эмэгтэй хүнийхээ яг нөгөө мэдүүл зохиог мэдээгүй хичнээн ухамсар ёс суртахуун гайгүй ойролцоо байлаа ч гэсэн мэдүүл зохиог байхгүй бол эрэгтэй хүн эрэгтэй хүнийхээ үүргийг гүйцэтгэхгүй эмэгтэй хүн эмэгтэй хүнийхээ үүргийг гүйцэтгэхгүй тэгээд ямар үүрэг байдгийг хинч мэдхгүй хинч заадгүй юм байна шүү дээ манайд ч одоо тэгэхээр чинь хинч заадгүй юм чинь яаж мэдэх юм бид тэгэл эрэгтэй хүн яах ёстойгоо ч мэдэхгүй эмэгтэй хүн яах ёстойгоо ямар байр суурьтай байдгийг ч мэддэг юм байна тэгээ ингээ хараад ахаар бүр ингээ 7 хүрт хүртэл ингээ эзэнтэй гэдэг юм. За эзэнтэй. Тий. Одоо эрэгтэй хүний хүрд гэж байд юм байна. Эмэгтэй хүний дамгаалт хүрд гэж байд юм. Оройн хүрд одоо жишээлбэл 90 юмд хоёуланд байх хэвээр яг адилхан. Хүн гэдэг яриа тийм. Хоёулаа дамгаалж болдог. Тэгвэл дараагийн одоо мэлмийн хүрд гэдэг шүү дээ. Оройн хүрдний дараа. Тэгвэл мэлмийн хүрд гэхэд бол эмэгтэй хүнд илүү дамгаа байдаг гэж байна. Мэлмийн хүрд болохоор чинь ямыг нэг ажих, гярхаа, шинжих тэр чадвараараа алсыг нэг тийм ажигч гярхаа гэдэг талаараа мэдрэмтгий гэдэг талаараа эмэгтэй хүн тэрэндээ дамгаа байдаг гэж байна. За хоолой хүрд дараагийн энэ доотлын хүрд биш. Хоолой хүрд гэхээр эрэгтэй хүн дамгаалдаг хүрд гинэ. Ажил хөдөлмөртэй бол. Тий, ярьж, хийж, хөдөлмөрлж, өөрийгөө илэрхийлж, нийгэмдээ байр суурь эзлэх мэдлэх гэдэг одоо ингээд тэгээд им дараагийн зүрхэн хүрд им хүрд гэж байна. Эмэгтэй хүн дамгаалдаг. Эмэгтэй хүний инэрл, хайр, халамж зүрхэн хүрд нь илүү хүчрэх байх хэвээр. Тэгээд гэр бүлт шүү дээ ялангуяа. Наран сүлжээ хүрд мөхт ирчүүдийн хүрд гэж. Энэ амьдралаа авч явах хэвээр. Эрэгтэй. Хослоод байна шүү дээ. Сүлжээ явж байгаа. Наран сүлжээ эрэгтэй хүрд. Энэ амьдралыг авч явах хэвээр. Өсөхгүй, дааруулахгүй бүх төр мөнгө олох хэвээр. Тэгээд тэр чинь тэгээд үндэс хүрд бас эрэгтэй хүрд. Үндэс хүрд наран сүлжээ эрэгтэй хүрд. Үржихүүн хүрд болохоор эмэгтэй хүрд бас. Үржихүүн хүрд болохоор чинь тэр эмэгтэй хүн чинь хайр сэтгэл сайн сайхан байх тав тух халамж мэдрэмж бүх юмыг бас илүү давмгай. Ингээд энэ 7 хүртч хүртэл эрэгтэй эмэгтэй дээр өөр байх хэрэгтэй юм. Зөв. Тэгэнгүүт одоо яг нийгэмд яаж юм тэгэхээр эмэгтэйчүүд маш их сурдаг болсон тийм. Ихтэй сургуулийн оюутнуудын дийлэнх нь эмэгтэйчүүд өнгөч. Эмэгтэйчүүд чи илүү эрдэм мэдлэгээ эзэмшээд илүү ажил төрөл эрхлээд цалин өндөртэй ажил эрхлээд бараг байр маяг эмэгтэйчүүд нь бэлтжиж байна гэж байгаа юм. Илүү цалинтай. Тэгэнгүүт чинь нөгөө үндэс хүрднийхээ ажлыг эмэгтэйчүүд нь хийгээд наран сүлжээгээ эмэгтэйчүүд нь яг эсэргээр нь зөрөөд байна тийм. Тэгэнгүүт чинь тэр айл гэр дотор чинь нөгөө эрэгтэй хүн чинь яг нөгөө аюулгүй байдал, ажил амьдрал, бүх хоол хүнс, дулаан байх, орон байр бүх юм эрэгтэй хүн хариуцах хэрэгтэй байхад чинь тэрийг хариуцуулахгүй эмэгтэй нь илүү арлага болоод гэр орноо хариуцсал ингээд хүчрхэг эмэгтэйчүүд гараад ирэнгүүт эрэгчүүдийн хэмэр сүлд доройтод байх ёстой байр суурьндаа байж чадахгүйгээс болоод зөрчил маргаан үүсдэг. Дараагийн нэг шалтгаан энэ гэж харагдаад байгаа. Эхнийх нь тэр нүүн төвшин зөрсөн. Төвшин зөрчил ястаа хамгийн хэцүү тэр гэдэг байгаа юм. Хоёр дахь яаж аргалж болдгоо. Ойлгохгүй шүү. Амар төсвөр шаардна. Ойлгохгүй шүү. Хин хинийгээ зовоодаг. Өндөр төвшнийх нь ч доод төвшнийхөө зовоон, доод төвшин нь ч өндөр төвшнөө зовоон. Хин хинийгээ зовоодаг. Дээд төвшин доод шаардлага тавиад тий.
Зөв өөрийнх нь нөгөө зөв гэсэн ялангуяа хүүхэд төрсний дараа бүр их хурцддаг энэ асуудал. Яг бол хүүхэд төртөл бол бие биенийг өнгөрөөгөөд за яг энэ хүн өөрөө хувь хүн юм чи өөрөөр амьдрэх гэдэг бие биенийг. А яг хүүхэд төрөнгүүд нөгөө нэг ухаарч таньсан хүн чинь хүүхдээ нөгөө нэг зөв сургаж ясан үйлчлэлийн үзэмшүүлэх гэдэг айрдаг. А нөгөө тэрийг мэдэхгүй таниагүй нь болохоор өөрийнхөө нөгөө яг өөршгөө бэлдэх гэдэг тэр удмын. Тэгэнгүүт тэн дээр яг асуудал үүсэхгүй. Нөгөө тисчээсэн бол тэн дээр бол тесэрдэг гэж байна. Зааж нүүр удмаа үлдээ. Намайг хөндлөхгүй гэж болно. Миний үгийг сонсохгүй гэж болно. Хамаагүй. А миний өөр хүүхдийг миний удмыг ч дөрөөтүүлэх гэж бол би энийг чинь үлэн өөршгөө болгож болохгүй гэсэн. Ядаж дундын хөлбраар үр хүүхдээ удмаа болгох хүмүүжлэнэ гэдэг үднээс энэ нөгөө нэг төвшний зөрөө бол үр хүүхд төрсний дараа асар хүчтэй орж ирээд гэр бүлүүд маш их маш эмзэг асуудал, маш гол асуудал та. Гэр бүлийн асуудал гэж юм бол. Тэгээд саяын төвшний асуудал хоёрт нь болохоор нөгөө хурдны зөрүү асуудал хийх ёстой байр сууринууд зөрөнгөт гэл амар юм болдог. Нааш нь одоо нийгмийн арай том нийгмийн талаас нь яж шít анзарч шít те. Яг нэг хурд энерги талаас бүр үүрэг хариуцлагын үүднээс хүртэл. Энд чинь Монголын үнд чинь сургаал байгаа л та. А дараагийн нэг асуудал нь нөгөө түрүүний жүйтээр ярьдаг. Шоронд хийгээд дуудлага 108 дуудаад тэр нийгмийн шалтгаан байгаа даахгүй. Тэр нийгмийн шалтгаан нь болохоор 3 дахь амар том шалтгаан. Төвшин ойролцоо дээрээс нь энэ хурдны байр суурьндаа байгаа хүмүүст хүртэл хор нөлөө үзүүлдэг. Яаж нөлөө үзүүлдэхээр зурагт радиогоор чинь асар их тийм муу муха буруу юм сурталчилдаг болцоо одоо. Эмэгтэй хүн бол зүгээр ингээл хэрэглэгч тийм нэг сонин юм буруу зуршил заадаг дандаа. Хамгийн гоё ийм юм байна, тийм юм хөдөлж яваач, ийм хөдөлж яваач гэх реклам нэг телерадио битүү цацдаг шүү дээ. Тэр нэг эмэгтэйчүүдийн чинь тэр сэтгхүүг бүр ингээл мансууруултал нь тэр яг нөгөө гэр бүлд яаж амьдрахыг заахгүй харин тийм юм байна, ийм бараа байна, ийм тийм юм байна гэл ингээл дандаа нөгөө хэрэглээний тэр нэг айхтар юм сэтгэхийг нь яадаг. Тэгэл дээрээс нэг муха үлгэр дуурайлгүй тэр сериал мэралууд гараал тийм хардс ирдэг муха. Тэгээд дээрээс нь нөгөө 108 юм гэл бие бинийгээ өчүүхэн маргааны төлөө бие бинийгээ цагтаа дуудаж гомдоодог, зөглүүлдэг. Тиймэрхүү нийгмийн шалтгаан. Дээрээс нь ядуурл нийт нөгөө нэг Монгол улсын ядуурлын төвшин гэдэг чинь нөгөө нэг эдийн засгийн нөлөөлөл маш их том болчихж байгаа юм. Эрэгтэй хүн яаж хичээгээд хөдөлмөрлөөд сая гаруй хүн төгрөг аваадах юм бол тэр хүн чинь тэр эмэгтэй хүнээ яаж хамгаалж хайрлаж тэр бас аятайхан орон байраа бэлдэж чадахгүй шүү дээ эрэгтэй хүн тийм. Тэр чинь нийгмийн ядуурл нийгмийн тэр 108 дуудаг нэг балаа соёлзон асуудал дээрээс нь тэр сурталчилгаа рекламны тэр муха хүмүүсийг мухруулж тэнэгрүүлдэг тийм эдийн солиотой шуналтай тийм болгодог. Энэ муха нийгмийн нөлөөг нь 3 дахь том шалтгаан байна. Гэр бүлүүдийг ерөөсөй 50 амьдруулж чаддаг. Миний харсан өнцгүүд бол нэг иймэрхүү юм даа. Чиний хувьд ямархуу шалтгаан өшөө байж болох уу? Гэр дээлэнх гэр бүлүүд одоо салаад байна гэдэг шүү дээ. 50-аас дээш үн бараг л салаагүнүүд нь хүртэл салахыг хүсдэг одоо дэвчиж байгаа гэр бүлүүд хүртэл байна шүү дээ. Энэ гэр бүлүүдийг чинь нөгөө удам усаагаа үлдэх том орон зай болж байгаа шүү дээ. Дээрээс нь тохон цаг өнгөчтэй өөртөө өндөр. Тэгэхээр одоо нөгөө төвлөрөлт хотчлолттой холбоотойгоор 21 аймгийн те хүн амын 60 орчим 60-аас жил үж магадгүй хүмүүс ингээд төв газар бөөгнөрчиж штэ. Одоо хуучин болвол нөгөө нүүдэлчд гэр бүлээ байгуулахтаа гэх юм уу. Одоо удам угсаагаа хардаг нэг танил тал одоо аав ээжүүд ерөнхийдөө мэдээлэлтэй байдаг. За мэдээлэлгүй байлаа гэхэд тэр талын судалгаа хоорондоо одоо удамаа танилцдаг тий. Яс журмын дагуу гуйж одоо авдаг нэг юм яс зүй байж л тий. Тэгээ одоо бол нөгөө анхны хайр би чамд хайртай I love you үнсэлт тэргээл тий. Тэр зүйл одоо энэ Европоос өрөндөөс их орж ирээд тэр нөгөө дурлал буюу тийм одоо түрүүнд одоо хоёлаа ярьжсэн л та бичлэг хийхээс өмнө нөгөө хүн сүнсний талын одоо танин мэдхүйн талын нэг хийсгэлэн дүрийн нэг ертөнц байна гэдэг 3 ертөнц ярьжсэн шүү дээ. Энэ тусдаа том сэдв байгаа байхгүй. Тэгэхээр нэг хийсгэлэн дүрийн буюу нөгөө ийм дүр өнгө одоо гаднах байдлаараа ингээд тийм нэг вау гэдэг ямар гоё юм бэ гэсэн хандлагаар гэр бүл зохиж байгаа байхгүй юу. Гоо сав баглаа бодлоор гэх юм уу те.
сонголт хийж штэ. Дотор нь байгаа ямар бүтээгдэхүүн надтай одоо хэрэг хугацаанд одоо миний одоо хэрэглийг хангахыг гэд ярьж л та одоо яг хэрэглээний сэтгүүд тааруулаад гэх юм. Тэрнээс шалтгаалаад нөгөө богино хугацаатай буюу чанаргүй гэр бүлүүд үсээд тэгээ маш олон хүүхдүүд өншин өрөөсөн өсөх те ийм зүйлүүд гарч ирэх. Төлөвлөлт гэр бүлийн төлөвлөлт муу байна гэдээ бас ярьдаг те. Тэгээ төлөвлөлтийг бид нар өгдөөс одоо өв боломжтой байсан тэр нь байхгүй болж байна. Зөв гэсэн зүйл бас нэг нэм шилмээр энэ таних дээр. Яг зөв. Наа чин юу юм бэ л штэ. За мэдээж таалагдчихээд суулгүй л яг уу тийм ээ. Дурлжээд суулгүй л яг уу. Гэхдээ тэр чин 100% биш юм биш л штэ тий. Ирчүүчээр нь ялангуяа аюуг алддаг шин дэр. Ерөөсө хамгийн чухал шалгуур нь л хөөрхөн байх хэвээр таалагдах хэвээр гүцээ тий. Бараг тэгэл таалагдаад хөөрхөн л байх юм бол бараг суучих гээд шууд маргааш тэр өдрөө суучих гээд идэг шүү тий. Тэгэл дурлж мурлцсан гэл тий. Тэгээ суучих хөнгөн сэтгэлтэй болсон тий. Тэгээд одоо ингээд харахад чухал энийг үгүйсэхгүй. Мэдээж таалагдаагүй дурлаагүй хүнтэйгээ яаж хамт амьдрах юм тий бүтэхгүй шүү дээ. Тэгэхээр дурлах нь зөв. Таалагдах ёстой юу ёстой. Гэхдээ эн чинь 100% биш юм байна. Эн чинь хэдэн хувь бэ? Чухлын хувьд 100-аас нэг. За яг максимум 30% л авах хэрэгтэй. Тийм ээ. За яг ихсхий 30-аас нэг 50 ч юм уу тий. Цаана өшөө 50-60% өшөө юм байд юм бэ. Альбаа зүйлийг 3 зүйлээс бүтдэг гэж бодож байна тий. Бүр нэг 33% гэж бодож болно шүү тий. Шинж чанар тий. Тэгээ яг мөн чанар ам чанар гэх юм бол тий. Тэгээд бид нар чинь нөгөө энэ 30% юм чинь 100 гэж ойлгоод ингээд шууд сонголтоо хийх гэдэг юм байна шүү дээ залуучууд чинь тий. Гэтэл энэний цаана өшөө төр 60% 70% нь юу байд юм бэ гэдгийг хоёул ярих уу. Тий. Би одоо нэг сүүлийн үед нэг юм гурван онолоор сэтгэдэх шиг байна. Цаг хугацааны үед аливаа зүйл нөгөө хий бодис одоо гэрэл гурваас ч гэдэг юм уу. Одоо чанмар нэрдэн гэдэг гурван зүйлээс ерөнхий гурван зүйлээс гэдэг. Одоо Иесус Христээр бол эцэг хүү ариун сүнс гэж бас ярьдаг юм билээ шүү дээ. Одоо Монгол дээр бол нөгөө үүслийн 3 онол гэл ингээл те. Ингээд ер нь бол нэг ертөнцийн квант физиктэр ч гэсэн одоо ингээд бас бодисын бүх хэд нарийн төвшөнд ингээд очих юм бол ер нь 3 зүйл дээр л очино гэж үздэг юм байлээ л дээ. Тэгээ нэг ерөнхийдөө нэг 3 зүйлээр имийг тайлбарлах дуртай. Үл саяын чинь битээр ярьдаг чинь үзэгдэхүүн сайхан юм ба шүү дээ тий. Зөвхөн үзэгдэхүүн сайхан. Аа яг. Цаана нь за энэ хүнтэй би зүгээр сарайгын ингээл хараа суух гэдэг юм биш шүү дээ. Чи одоо бүр насан туршид өхөн хөлтлээ энэ хүнтэй би байна. Тий тэр хүний үйл хэрэг тэгэл зан зориг те гэл маш олон юм гарч ирж шүү дээ. Дээрэс нь энэ хүн бит хоёр ингээд хамт амьдрна, хамт бүх юма босгоно, хамт одоо ингээд явна гэдэг чинь нэг багцааны нэг тийм зориг чиглэл нэг үнэт зүйл харах үнцэг ингээд нэг юм чиглэл нэг багцаа нэг ойролцоо байх баймаар те юм билээ шүү дээ. Тий зориг нэг тийм харахад хөөрхөн таалагдаад байдаг, дурлаад байдаг. Ингээ үйл хэрэг хийгээд амьдралаа явахаар ингээд өөр чиглэл ингээ би ишээ өмөрөөд тэр ишээ явах гээд ингээд хоёр тишээ яваад байвал яаж хөөрхөн байгаад тэгээ яах юм бэ те. Ястаа нөө гачин айгүй хэцүү байдал байна шүү дээ. Тэгэж шүү дээ цааш явж чадахгүй болно шүү дээ. Юу гэх зөвлөл зөндөл юм байна. Тий. Энэ их чухал сэдв байна. Гэр бүлийн яг та одоо жишээ нь саяны 3-аагаа яриад те. Одоо нийгмийн талаас нь бол айгүй олон сэдвүүд байгаа юм байна. Хууль эрх зүйн орчин. Дээрээс нь одоо энэ мэдээллийн чөлөөтэй байдлын хяналтгүй те бас зүггүй байдал тэгээд эдийн засгийн дөрвөл ядуур нийгмийн талаас нь нийгэм өөр айгүй тийм зохицоололтоор эмтэй холбоотойгоор маш олон нөлөөллүүд үүсэж байна. Хамгийн гол нь. Тэгээ энд чинь нөгөө авраны хүрд мөрдөр 7 хүрдний байр солигдоход далдтай хүртэл нөлөөлж чинь шүү дээ. Тийм бэ. Тий. Тэгээд таны түрүү ярьснаар үлдсэн 66% нь бол юу ээж болох вэ гэдэг дээр одоо жишээ нь сэтгэл юм ба штэ. Сэтгэл үзэгдэхүүн сайхан оюун мэдлэг ухамсар энэ ухаан гэсэн. Би сэтгэл оюун гэдээ яриад байдаг шүү дээ. Энийг яг ингээд бүгдийг 3-аар л ингээд
том философиудад те шашны үзэсгэлэнтүүд ингэж л хараад багш байгаа юм. Тэгээд одоо ер нь бол материалын талдаа л бүх юмыг шийдвэр гаргаж байна. Материалын талаас нь бүх юм хүлээж авдаг болсон. Тэрнтэй холбоотойгоор бол өстой өндөр нуруутай те сайхан бие царайцтай ч гэдэг юм одоо эмэгтэй хүн ямар гэдгийг бие галбар сайтай ингээл сууж чаана л та те. Тэнгүүл тэр хүний сэтгэл зүрх ямар байгаа юм. Халуун хөтөн ямар байгаа юм. Зориг хүсэл мөрөөдлөд оюун ухаантай холбоотдог ч юм уу те. Ингээд маш олон зүйлийг тэгээд тааруулна гэдэг бол маш хэцүү. Бараг таардаг байх. Тэгэл нэг ер нь 60-аас дээш хувьтай 50-аас дээш хувьтай нэг дими сими тааруулаад цаашаа явах байх та тий. Тэгээ сүүлд яг сөүл мэд гэдэг нэг юм ойлголтууд байгаа шүү дээ. Сүнсний одоо бараг ботон байсан, гэр бүл байсан тий. Тэгээд энэ насанд уучирсан тийм ус үучин зайны айн гэдэг юм аа. Дараа гээд тэрэн дээр би нэг ингэж ойлгосон. Заяаны айн зам дээр ихээр нөгөө зориг чиглэл сүнсний даалгавар одоо тэр хүн яах гэж хүн болж мэдлсэн. Тэр даалгавар замаараа зам мөрөөрөө явж байгаад тэр ханаа олвол хамгийн зөв хантайгаа учирдаг. Яг тэгвэл тэр одоо сонирхдаг хамгийн өөрт нь чухал сэдвийнхаа одоо хүрээлэлд ороод тэр уулзалтандаач гэдэг юм уу тэр дотроос зөв зам бас яг тэрийг нь сонирхдаг нэг нөгөө хүсийнх нь хүн ингээд энэ дотор явж байгаад тэгээд учрах юм бол тэр хоёр чинь чиглэл нэг нөгөө зам дээр заяаныхаа зам дээр учирч ийн гэсэн. Тийм. Наач их гоё. Одоо нөгөө би бас нэг сүүлийн үед хэлц үг сонирхоод байгаа байхгүй. Тэгээ шашинтай холбоотойгоор нөгөө дипломын ажил хийж байгаа. Тэгээд хэл шинжлэлээр магистрт сураад энэ учрыг л олох гээд үзээд байна шүү дээ. Эрэл байгуул игээд. Тэгээд ер нь явж одоо энэ харагдах байдал дээр ерөөсөө нэг мэдээлэл авах аяг хэцүү төөрөгдөд байна. Тэгэхээр биднэрт юу үлдсэн бэ гэхээр бид нар үг үлдсэн. Одоо үгэн дотроос одоо үннийг хайна гэдэг шиг үгийн одоо утга ядсуур тэрний одоо хамгийн анхны утга чанар нь юу вэ? Одоо нэг кино минад голш яагаад морийг морь гэдэг болцсон гэдэг шиг те. Ингээд нэг үзээд байгаа байхгүй. Тэгээ хэл зүгэн дээр нөгөө заяаны зам дээр гэдэг чинь айгүй гой сэдв байгаа байхгүй. Би бас өмнөд энэ мэдрэмж орж ирж ирсэн. Сая таны ярьсан шиг. Яг өөрийнхөө зөв зам дээр явчихвэл. Одоо хүн чинь одоо жишээ нь би барилгачин болох юм байлаа гэд эмч хийгээд би зүгээр тухайн үедээ эмчин сезон байсан байж болоод эмч рүү орсон байж болно шүү дээ. Тэгээ эсвэл эрдэм тэмэрдэн болох гээд амбицлаад би явж ирсэн мөс. Тэгтэл би яалчгүй нэг сайхан барилгачин хүн байсан хөгтөлтэй байж болно шүү дээ, тэ. Сайхан орчин үеийн гоё эко хаус бүтээгч юм уу тийм инженер хөгтөлтэй хүн байсан байж болно шүү дээ. Жишээл авч ярьчаа. Тэгээ тэрийг хийгээ явж хагаад тэр зам мөр дээр явж хахад таарсан одоо тэр ханил одоо чинхэн заяаны хань гэх юм уу одоо энгийнээр ярьж ш тий нөгөө зөв явж хахад зөв ихнэр таарна гэдэг шиг тий зөв тэр сэтгэл тэр зөв чиг нөгөө нэг мөн чанар даалгавар яг нөгөө нэг зорилт зүйл нь ойролцоо байхад бол тэр их чухал санагдаад байгаа. За тэр бусад тэр амьдралаа босгох, ахуйгаа зэгцлэх, за тэгэл хайр сэтгэлийн холбоо, хайрын үйл хэрэг гэл одоо тэр мөрн нь бол за бүр нэг өвчтөл биш бол тэрийг бол зохицуулах боломж бүр байна гэж хараад байгаа байхгүй. Тэгээ ялангуяа нөгөө бэлгийн харьцаа гэдэг нь шүү дээ. Тэр мөрөн дээр чинь эрэгтэй эмэгтэй хүмүүс ч бас сурж мэдэх, хичээх, бас туршлагачих юм зөндөө байд юм шүү дээ бас. Тэр мөрөн дээр чинь биднэрт сургалт заадаггүй. Хаалттай сэдв бүгдээр хичээл тэрнийг ярьдаг нэг баг хүн байдгүй тэрийг ярихаар муу хүн болох гээд байдаг ч юм уу тий. Зарчгүргүй тий. Тэгтэл чинь тэр чинь бас хүмүүсийн мэдэх ёстой сурах ёстой бас зүйл байдсан билээ л тий. Тэрийг тэгтээ тэр бол зөвхөн эрүүл саруул хүмүүс бол тэрийг бол мэдээд сураад хичээх юм бол болохгүй зүйл огт байхгүй. Тэрэн дээрээ нэг нийцэхгүй чадахгүй байна гэсэн тэн дээр бол их санаа зовох зүйл байхгүй билээ. Хамгийн гол нь тэр хүнд за чи иймэрхүү байдалтай ингэж ийм процесс ингэж өрнөд юм шүү ингэж тэмдэмаа гэдэг зүгээр нэг сурчил юм байсан билээ юм байдаг байхгүй. Тийм. Энэ бас тэр гэр бүлийн бас нэг аюул том сэдв тий. Хайр гэж та түрүү ярьчлаа шүү. Одоо хайртай болоод л суусан би түнд хайртай гээл тий. Тэгээ хайр тийм бүр кодлогдсон шиг ойлголт байлаа шүү дээ. Одоо бидний үед ихэд
одоо ямар хүнтэй би хайртай хүнтэйгээс сум байдаг тийм өвгөн бүр ингээд тренд болцсон те код болцсон. Тэнгүүд нь тэр хайртай гэдэг нөгөө хараад дурлсан нөгөө шинж чанарт дурлсан байдал гараад байна те зөвхөн нэг тал тийм том сэдвүүд бол байна. Тэгэл дараагийнх нь үр дүн нь буюу үр удам жимсэн те. Ер нь эцээд эрэгтэй эмэгтэй хоёр хүн ер нь яг яах гэж суудаг ингээд бодох юм бол ямар ч байсан тэр хүн болж төрснийхөө нөгөө гол зүйл нөгөө өөрийнхөө нөгөө энд хүн болж ирсэн зорилгоо биелүүлэхэд хамтрагч нь болж өгнө тэр хань. Хоёрдугаарт ур удмаа хамтарч үлдээн. Удмаа үлдээн. Сүнсний даалгавраа хамтарч хийж бүтээн ур удмаа үлдээн. Гол зүйл нь. Гол зүйл тийм байна. Би биенийхээ хань түшиг болно. Хүнд хань гэдэг чинь хамгийн их хэрэгтэй би биендээ ядрахт нь тус дэмнээд чадрахт нь бариад те ингээд нөгөө би бинийг ханилж чинь гэж гоё түших хэрэгтэй хань гэдэг үг шиг те. Энэ айгу баг нэг сэдв юм байна болно. Гэр бүлийн яг гол сүнслэг талаас нь ч тайлбарлаж чинь, өв уламжлалт талаас нь тайлбарлаж чинь, мөн бас ингээд тэр секс одоо тэр характер бодит физик талаас нь тайлбарлаж чинь. Тэгээд энэний үр дүн нийлээд ингээд үр дүн үр хөвгт болоод сүнснийхээ зорилгыг биелүүлээд тэгээд бас амьдарч штэ тухайн үед те. Ингээд үр дүнгээс нь яагаад нийгэмдээ бас олон талбар дээр үйл хэрэгээ гаргаад ингээд угаас том сэдвэлтэй. Яг ингэж одоо айгу олон хүмүүс л илэрхийлж байж л хүмүүс ойлгож шүү дээ. Боломжтой бид хоёрын одоо энэ туршлага туулагдчих одоо бас битрээс дүү 10 20 дүү энэ одоо 20 гарч байгаа залуучуудад энэ ярианаас ч бас авах юм байгаа байхгүй. Тий. Нэг хүн ч гэсэн авчих тэгээд тэс нэг үр дүн шүү дээ. Яг л живтэрийн энэ Монголынхаа залуучуудад оруулсан тэр хувь нэмэр нь л болго л дээ тий. Тэгээд ярьж болох юм байна.